өнгөрсөн жил одоо Мазала баавгайг үндэсний бахархал тамтан болгох засгийн газрын шийдвэр гаргалаа. Энийг дэмжиж төр засгийнхаа бодлогыг дэмжиж бид нар байгаль орчин аялал жуулчлалын яамтай хуучин нэрээр өнгөрсөн онд Мазала баавгайг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэ хүрээндээ өнгөрсөн жил нэг хөв цөөрмийг говийн их тархан цаас газрын А гэсэгт буюу Баян өндөр сумын Эдрэн 4-р багийн ламын тоороо гэдэг хотгийг түшиглээд яг нөгөө Мазала амьдарч байгаа бүс нутагтаа ус хангамж, зэрлэг амтны ус хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нэг хөв цөөрмийг тохижуулж хүлээлгэж өглөө. Энэ жил мөн дахиад нэг хөв цөөрмийг тохижуулна. Одоо Мазала баавгайн судалгааны ажил маань магадгүй жоохон их хэмжээний хөрөнгө мөнгө шаарддаг, хугацаа шаарддаг, хүн хүч шаарддаг ажил байдаг юм байна. Энэ дээр компани нийгмийн харилцагын хүрээнд бид бас дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ жил нэг Мазала баавгад сансрын тохиолдолд хүзүүвч зөөх ажлыг санхүүгийн дэмжлэг үзүүлээ явж байгаа. Хээрийн судлаачид маань ажилдаа гарчихсан байна. За Эрдэнэт компани санхүүжилтээр манай судалгааны баг бол нэг 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явдаг. За энэ жилийн хувьд нөгөө сансрын тохиолдолд байршил тогтоогч хүзүүвч маань бол нэгэн давуу талтай байгаа. За өмнө бид нэр зөвхөн нэг жил ажиллаад салж ундаг ийм хүзүүвч зүүжсэн болол за энэ жил бид нар ийм нарны одоо дэлгэцтэй батарейгаа ингээд өөрөө бас энэ доторх батарейн дууссан ч гэсэн батарейгаа ингээд дахин цэнэглэх зорилттой юм нарны дэлгэцтэй ийм хүзүүвч захиалснараа бас их онцлог болж байгаа. Энэ маань бол үндсэндээ 2-оос дээш жил одоо ингээд ажиллаад явах боломжтой гэсэн юм хүзүүвч байгаа. Тэгэхээр бид нар энд хүзүүвчнээс ямар мэдээллийг авдаг вэ гэхээр одоо ямарваа нэгэн зэрлэг амтан зааж тухайлбал бүр Мазала зүүснээрээ бид нар Мазала хаагур гол одоо байршил нутаг нь байна. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар хоногийн идэвх тийм ээ. Мазала баавгай маань яг өдрийн аль цагт илүү идэвхтэй байна. Эсвэл шөнө илүү идэвхтэй байна уу гэх мэтлэн асуултуудад хариулах юм шинжлэх ухааны ач холбогдолтой ийм судалгаа хийдэг. За гол хүзүүвч зүүж байгаа асуудал бол ерөөсөө ялангуяа махчин амьтад бол эзэмшил нутаг гэж байдаг. Тэр эзэмшил нутгийг тогтооход бол энэ хамгийн чухал үүрэг гүйцэтгэх мэдээллийг цуглуулах ач холбогдолтой байна. Судалгааны ажилдаа бид нар бол орон нутгаас бол за мэдээж хэрэг говийн тархан цаас газрын хамгаалтын захиргаанаас нөгөө мэргэжилтэн байгаль хамгаалагчид нар маань бол оролцдог. Түүнчлэн яг орон нутгаас нь одоо тийм ээ бид нар бас одоо туслах ажилтан үнэхээр одоо сонирхсон ийм хүмүүсийг бас бид нар бас судалгааныхаа ажилд оролцуулаад явдаг. Тэр хүмүүс маань бас яг очиж үзээд Мазалаа хүзүүвчлэх одоо энэ судалгааны ажлууд ямар үр дүнд хүрэхий яагаад бид нар энэ Мазалаа гэлтгүй энэ одоо алтайн цаадгаа ер нь хамгаалах ёстой юм бэ гэдэг бас ойлголтыг илүү одоо мэдж аваад тэгээд цааш нь бас бусад одоо үр хөвгттэй байдаг юм уу найз нөхөдтэй бас ярьж өгөх тийм боломжууд бас харагддаг. Мазалаа хувьд бол экосистемд ямар ач холбогдолтой гэвэл Мазалаа маань өөрөө хармаг болон одоо жимсэлдэг бутлаг уран бол шүү дээ тийм ээ хармаг зээргэн тэр зүйлүүдийг иддэг. Тэгээд үндсэндээ тэр зүйлүүдийг нэмж одоо ургах тэр тархалтыг одоо ялгацаараа дамжуулж тийм ээ нэмэгдүүлж гин гэсэн үг. Үндсэндээ үр тараагчийн үүргийг давхар гүйцэтгэж чинь үр тараахта тэр үрийг одоо тийм ээ ургах нөхцөлийг илүү чадвартай болгоод тэгээд одоо боловсруулад гаргаад тэгээд тухайн одоо хармаг байна уу зээргэн байна уу тэр зүйлүүдийн тархалтыг нэмэгдүүлж байгаа ийм экосистемтэй бол үзүүлэх юм чухал нөлөөтэй амьтад.